Монголын нууц төвчөнд өгүүлснээр Тэмүүжин 8 шарга морио алдснаа мөрдөж явахдаа арлууд аймгийн Махуу баяны хүү боорчтой анх уулзжээ. Энэ бол насан туршийн амд нөхөрлөлийн эхлэл болсон агшин байлаа. Хожим Тэмүүжин бүртээ үжилтэй хандж амд нөхдөө өрхөд боорч өөрийн бүх төр хонгор морио унаж ирсэн гэдэг. Энэ жижиг үйлдэл мэт санагдавч түүний амд нөхийн үнэнч чин сэтгэлийн батламж болсон юм. Боорч зөвхөн амт нөхөр бус жинхэнэ жанжин байлаа. Чингисийн нэгтгсэн олон овг аймаг дотроос хамгийн гэрлэх дайчин нь бод Мангууд аймгийнхан. Тэр аймгийн дайчин эрс өөрсдийн удирдагч жорчуутай хуйлдар нарын дараа хүлэг боорчийг оруулж өөрсдийгөө удирдах чадах хүн гэж үздэг байжээ. Боорчи бусдыг сургадаг, бусдаас сурдаг онцгой чанартай хүн байв. 9 насаар дүү мухлай хожим нь жанжныхаа авьяас билгээр тодорч боорчоос илүү гарчээ. Тэрхий гэж боорчд түүнд атаархсангүй. Боорчийн нэр зөвхөн тулдаанд гараагүй. Мөн Чингис хааны үр хүүхдүүдэд сургаал айлдсан хүн гэдгээрээ түүхэнд үлдсэн. Давшгүй даваа гэж үгүй. Давъя гэж зориглол давна. Гатлашгүй мөрөн гэж үгүй. Гатлая гэж зориглол гатлана. Эрт босч орой хэвд. Өөрөөсөө их хадмуудаа гадна бүү байлгаа. Амны ухаан бэлгээ бүү март. 8 аймгийн эсрэг тулалдаанд боорч цэргүүдээ манлайлан дайсныг дүүрэн шахаж бут зохиов. Тэрээр боорчд хандан хашгирч арлуудын зулцгийг шилтээр хэмээн сонслоо. Үзвээс нэрийг нь үнэхээр хоосон алдаршуулсангүй. Боорч тэднийг нэхэн хөөж зогсонгүй. Буцах замдаа хөвсүү саваргийг Магтаад Баатар гэрч нинж сэтгэлгүй болбоос самун хулагаас дор гисэн эртний үгийг өгүүлэн явжээ. 1206 онд Чингис хаан хаанд өргөмжлөгдөхөд боорчийг баруун галны захирагч болгожээ. Энэ бол түүний үнэнч сэтгэл баатарлаг үйлсийн батламж байв. Боорч бол Чингис хааны анд нөхөр төдий биш, Монголын их гүрнийг байгуулсан үнэнч жанжин ухаанд сургагч Баатар эр байлаа. Түүний сургаал үгс өнөө цагт ч үн цэнтэй хിവэр байна.